Сайн байцгаана уу? Монтаро байна. За сүнслэг мэдээлэл болон гурвдын амьдрал дээр хөрнөж байгаа тренд сэдвүүдийг аль болох сүнслэг талаас нь хэрхэн ойлгох вэ? Сүнслэг талаас нь тайлбарласан тайлбар, үндэс иймэрхүү зүйлийг цуврал болгон нийтлэхээр шийдсэн байгаа. Тэгэхээр энэ бол анхны цуврал байна. За уг цувралаа плейлистэндээ 2 төрлөөр оруулна. Minor monas болон major monas гэж 2 оруулнаа. Тэгэхээр minorд нь бол манай шинэ дагагчид, шинэ subscriber, сүнслэгт дөнгөж татагдж байгаа сүнслийн талаар яг суур мэдээллүүтэй болъё гэсэн анхан шатны сургалтуудыг авахыг хүсвэл minor mono гэдэг цувралуудаа үзээрэй. Major mono гэдэг цувралыг бол түлхүү манай байнгын сүнслэг талаар ажилладаг, зөвлөгөө өгдөг сүнслэгийн чиглэлээр бас нэлээд удаан судалгаа хийчихсэн, мэдлэгтэй болчихсон энгийн суур анхан шатны зүйлсийг ярихаар ингээд жаахан залхаад идэх ч юм уу. Тийм моночууд маань бол яг major гэдэг цувралаасаа мэдээллүүдээ аваад сэтгэлээ хуваалцаад явж болох нэ. Анхны бичлэг маань бол minor monочуудад зориулсан гэж ойлгож байна. Тэгээ мэдээж та бүхэн хүсэх юм бол алийг нь үзэж болно. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол Labubu-гийн талаар. За Labubu бол дэлхийн нийтээр тренд болоод дамаа 2015 онд анх бүтээгдсэн юм байна лээ. Монголд бол яг сүүлийн хэдэн жил бол тренд болоод явж байна. Тэгэхээр зарим хүмүүс бол яг энэ Labubu-г бол ямар хөөрхөн юм бэ, идүүтэй юм бэ гэж харж байгаа бол зарим нь яг хүүхдэд зориулсан бүтээл, яг хүүхдэд зориулсан тоглоом гэж харахаар жаахан сонин, жаахан аимшигтай, сонин хачин санагдаж байгаа. Бүр сүүл рүүгээ бас зарим контентууд бол муу ёр, сөрөг эрчим нэрхтэй. Ерөөдөө бол хараал энтер гэсэн нэг тиймэрхүү утгатай контент энтер явж байна лээ. Тэгээд энэ контентийг манай хүүхэд үзээд тэгээд гэр бүлээрээ ярилцсны үндсэн дээр энэ ойлголтуудыг тодорхой хэмжээгээр бас ялгаж салгаж харахгүй бол хит ийм dark deeper хүлээж авах нь зөв үү, буруу юу? Эсвэл үнэхээр энэ сөрөг эрчмээс үүдэлтэй яг үндсэн их гарал үүсэл нь яг сөрөг эрчимтэй юм уу гэдэг талаас нь видео болгоод та бүхэндээ бас хуваалцахыг хүссэн ба Pop Mart компани бол яг ингээ үйлдвэрлээд маш их хэмжээний борлуулалт хийгдсэн хүмүүсийн сониуч байдлыг нь татаж чадсан. Бас маш их хүмүүс Labubu-д татагддаг гэх юм уу? Ийм зүйл байгаа. Тэгээ яагаад ингэж татагддаг юм бэ гэхээр дүр өөрөө бидний хүүхэд ах уйдаа, хүүхэд наснда үздэг байсан бүх баатруудын дүрүүдийг Labubu-д нэгтгээд гэсэн үг. Нэгтгээд ингэж хийсэн ийм бүтээл юм байна. Тийм учраас тэр нь биднэрт ингээд харахаар илэргээд нэг тийм харсан ч юм шиг харсан юм уу гэхээр хараагүй ч юм шиг. Тэгсэн хэрнээ нэг л танил дотно, нэг л танил харагддаг Яг энэ сэтгэл зүйн хөдлөл хүүхэд насны дурсамж. За бүр цаашлаад үзэх юм бол тухайн хүний ухамсар, далд ухамсар, ил ухамсарт суурилсан ийм том хэмжээний бүтээл юм байна л да. Тийм учраас хүн болгон татагддаг. Тэгээд энэ хүүхэд болгон өөр өөрсдийн гэснийг ийм айцтай. Энэ айцуудыг нэгтгэх юм бол яг нийтлэг айц байдаг юм байна л да. Хүүхдүүдийн хамтын ухамсар, нийтлэг ухамсар, нийтлэг айц дээр тулгуурлаж хийгдсэн ийм бүтээл юм байна. Тийм учраас том хүн ч вэ, жижиг хүүхэд ч вэ бүгдээрээ татагддаг. Бүгдээрээ энийг нэг тийм урд нь харж исэн ч юм шиг гэхдээ хараагүй тийм сонирхолтой бүтээл. Том хүмүүс ч өөрсдөө угаасаа бүгд бага байсан учраас бага насны яг нийтлэг далд ухамсарт нь хамтын далд ухамсарт нь суурилчихсан учраас бас танил санагдаад байдаг байх нь. За ийм гайхалтай нарийн ширийн бүтэцтэй, үндэслэлтэй ийм бүтээл юм байна. За би та бүхэндээ утгаа алдагдуулахгүй дээрэс нь мэдээлэл үлдээхгүй гэсэндээ компьютер руугаа бас цуг хараад ярьж байгаа шүү. За тэгэхээр та бид маань ойлгоорой. За тэгвэл оршил хэсэг явшлаа. Тэгвэл сүнслэг утга нь яг юу юм бэ? Энэ хөөрхөн хэрнээ аимшигтай яг энэ зүйл нь айдаг байсан зүйлтэйгээ найзлах. Айдаг байсан зүйлийгээ хараад хүлээн зөвшөөрөх. Айдаг байсан зүйл нь бас их хөөрхөн юм байна гэж мэдрэх, нүүр тулах. Хүлээн зөвшөөрөх. Тэгээ улмаар айцтайгаа найзлах. Ийм утгаар бүтээгдсэн ийм том бүтээл юм байна. Тэгэхээр нөгөө айцыгаа хүлээн зөвшөөрөөд сүүдэр талтайгаа уулзаад
нүүр тулаад хүлээн зөвшөөрнө гэдэг маань өөрөө маш том хэмжээний сэтгэл зүйн болон сүнсний ийм эдгэрэл. Нөгөө миний хараа болгон дээр яриад идэг трама, шархуур, хийлинг гэж эдгэрэл, ангаалт гэж яриад идэг. Тэр зүйл нь чинь тусалсан, тэр зүйлийг чинь бэлэгдсэн сэтгэл зүйн яг тоглоом гэх юм уу? Бараг тэгээд хэлэхэд бол хэлсдэхгүй. Яг ийм бүтээл юм байна. Тэгэхээр сүнслэг утга нь бол ерөөсөө бид бүхний бусдаас нуух гэсэн сүүдэр талууд энэ зүйлийг бол ил гаргаж ирж биднийг өөрсдийг минь айцтайгаа нүүр тулах, сүүдэр талуудтайгаа нүүр тулж ялах, харин ч тэднээс айж эргэлзэж биш тэр айдас сүүдэр талуудтайгаа найзлах боломжийг олгож өгч байгаа ийм бүтээл юм байна шүү гэж хэлж байгаамаа. Тэгээд нийтээр нь бол энэ эдгэрлийг, хийлингийн процессыг, сүудрийн ажлыг хийцгээе гэж ийм олныг бүтээгээд ингээд тренд болгоод ингээд түгээгээд явж байгаа юм байна шүү. Тэгээд энэ бол хамгийн гол сүнслэг утга нь байх нь. За дараа нь болохоор лабабу тоглоомын яг өнгөний талаар ярих гэж байгаа. Тэгэхээр лабабу бол бүр маш олон өнгөтэй гарч байгаа. Тэгэхээр тухайн хүн бол яг хүний далд ухамсар суйрлаж бүтээсэн. Тэгээд далд ухамсарт нөгөө дотоод хүүхдийн шарах гэж зүйл байгаа штэ тий. Тэгэхээр дотоод хүүхдтэйгээ ярих, дотоод хүүхдийн шархаа эдгээхэд тусалсан энэ тоглоом сэтгэл зүйн эмчилгээ засал өгөх зорилготойгоор гарсан ийм бүтээл юм чинь өнгө нь бол сэтгэл зүйн яг үндсэн техник аргачлал дээр тулгуурсан ийм өнгөний бэлэгдлүүдтэй гэх юм уу. Жишээ нь бол ногоон нь тайвшруулах. Энэ дундаас нэг сонирхолтой зүйл нь хамгийн нөгөө яриад байгаа үнэтэй тий хамгийн нууц хамгийн нөгөө VIP гэдэг л хүмүүсийн сонирхлыг татж байгаа тэрхүү бор өнгөний талаар бас сүнслэг талаас нь ярих гад байна. Тэгэхээр бор өнгө нь бол өөрөө илүү газардуулах гэж бүх зүйлийг бодит байдлаар бодитоор харуулахыг бэлэгдсэн юм бор өнгөтэй юм байна. За нөгөө ягаан өнгөтэй, цэнхэр өнгөтэй тий хөөрхөн шар өнгөтэй, ногоон өнгөтэй гэх мэтлээ энэ өнгүүд чинь нөгөө түлхүү яг хүүхэд багчуудад зориулсан ийм өнгөнүүд байж болно. Тэр хүүхдүүдийг хорвоог харах өнцг нь ийм өнгөлөг олон байгаасаа гэдэг үүднээс маш олон өнгөнүүд байгаа. Тэгвэл нөгөө саарал хувилбар тий нөгөө бор хувилбар хоёр чинь илүү насанд хүрэгчдэд зориулсан. Насанд хүрэгчдийн өөрсдийнх нь нөгөө хүүхэд насны айдас дотоод тэр гимшил, харуусал, гүнд нь байгаа тэр шархыг илэрхийлсэн гэх юм уу? Тэр шархтай нь ажиллаад эдгээгээрэй гэсэн тэр утгыг илэрхийлсэн байдлаар яг үнэндээ бол тэр саарал өнгө бор өнгө хоёр нь бол насанд хүрэгчдийн дотоод хүүхдүүдэд зориулсан юм бүтээл байж болохоор харагдаж байна. Дүгнээд хэлэх юм бол лабабу тоглоом нь ямар нэгэн хараалтай зүйл биш, сөрөг эрчим, энергитэй зүйл биш. Сэтгэл санааны тэр эдгэрэл, өөрийгөө үн цэнэ дахин тодорхойлох, өөрийнхөө далд ухамсарын буруу итгэл үнэмшил, буруу кодуудыг засаж залруулах, өөрийгөө үннээр нь хүлээн зөвшөөрөх, айдсаасаа айх биш те айцыгаа хайрлах, айцтайгаа найзлах гэдэг ч юм уу те. Иймэрхүү сүнслэг утгыг бол илэрхийлдэг болж таарах нэ. Тийм учраас хэрвээ та бүхэн өөрийнхөө сүүдрийн ажлыг хий, өөрсдийнхөө дотоод айдас гэдэг зүйлээ хүлээн зөвшөөрж түүнийгээ ангаая, түүнтэйгээ эвлэрий, хийлэнг хий гэж бодож байгаа бол лабабу тоглоом худалдан авахыг бол энэ нь бол ерөөхдөө сэтгэл зүйн хувьд ч бай, энергийн хийлэнгийн хувьд ч бай, тий далд ухамсарын яг хийлэнгийн хувьд ч бай, ерөөхдөө зөв шийдэл болж таарах нэ гэж Монтарогийн зүгээс бол үзэж байгаа. Тэгээд та бүхний манаас харах өнцөг, үзэл бодлоос ямар байгаа энэ контенттай бас санал нийлж байна уу гэдэг талаар сэтгэл хэсэгт бас сэтгэлдлүүдэд хуваалцаарай комент хэсэгтээ. Тэгээд сувгнаас таалагдчихвэл subscribe дараад дэмжиж өгөөрэй. Тэгээд өшөө олон гоё контентуудаар хамтдаа уулзцгаая. За тэгээд энэ хүрээд өндөрлөж байна. Bye.